За, дөрөвдүгээр даалгавар. За бидэнд PV-гийн хамаарлаар изобар, изохор, изотерм гэсэн 3 процесстэй цикл диаграм график өгөгдсөн байна. За тэгэхээр энэ хамаарлынхаа диаграмыг бүгдээрээ P, T болон VT гэсэн хослол дээр график байгуулна. За энэ изотермийн тэгштгэл, изобар процессын тэгштгэл, изохор процессын тэгштгэл. За тэгэхээр энэ 3 процессын тэгштэглээ мэдчих хэрэгтэй. Мөн энэ изотерм, изобар, изохор гэсэн процессийнхоо диаграм хамаарлуудыг мэдчих хэрэгтэй. За тэгээд ойлгомжтой хэлбэр дөхөн байлгахын тулд 3 тэгштгэл энэ хамаарлынхаа диаграм графикуудыг дэлгэсэн дээр харуулв. За эхний процесс. За изотермээс эхлэе. Энэ изотерм процесс. Изотерм чинь P T-гийн хамаарлал дээр босоо шулуун хамаарлалтай байна. За тэгээд энэ процессын маань чиглэл изотермийн даралт ихсэж байгаа учраас процессын чиглэл дээшээ байна. За дараагийн процесс изобар процесс. Изобар маань PT дээр хэвтэй ийм хамаарлалтай график өгүүлсэн. За тэгэхээр энэ дээр изобараар энд эзлэхүүн ихсэж байна. Изобарын тэгштгэл маань энэ изобараа эзлэхүүн ихсэж байгаа. Энэ хоёр тэнцвэр нэмт 2 талын харьцаа тэнцвэрийн тулд энэ гишүүн ихсэхэд энэ гишүүн мөн адил ихсэх ёстой. Өөрөөр хэлбэл тийм эзлэхүүн ихсэж байгаа учраас температур ихснэ. За тэгвэл температур ихсэх учраас процессын маань чиглэл баруун гар тийшээ байх нэ. За хамгийн сүүлчийнх нь дараачих нь изохор процесс. Изохор процесс нь PT-гийн хамаарлал дээр. За энэ дараа изохор процесс PT-гийн хамаарлал дээр координатыг дайрсан шулуун байна. Координатыг дайрсан шулуун. За тэгээд цикл процесс учраас процессын маань чиглэл энэ налуун дагуу, шулуун дагуу доошо чиглэх ёстой. Өөрөөр хэлбэл энд даралт багасч байна. Даралт багасч учраас процессын чиглэл ийшээ чиглэнэ гэсэн үг. За харъя. За тэгэхээр PV-гийн хамаарлал нь PT дээр ийм бол зурагдаж байна. Одоо бүгдээрээ VT дээр хамаарлын зуръя. За эхлээд изотерм процессээс эхлэе. Изотерм процесс тийм ээ. Изотерм VT дээр босоо шулуун байна. Температур тогтмолоо эзлэхүүн өөрчлөгдөж байгаа учраас ийм хамаарлалтай байна. За тэгээд энд эзлэхүүн багасч байгаа. Энэ зүүн гарт чи процессын чиглэл байгаа. Эзлэхүүн багасч байна. Эзлэхүүн багасч байгаа учраас процессын чиглэл доошо чиглэл. Доош. За дараачих нь изотермийн дараа изобар. Изобар маань VT дээр координатыг хэд дайрсан шулуун байна. Энэ байна. Тийм ээ. За тэгээд изобараар энэ изобараар температур ихсэж байгаа. Баруун гарт тийшээ тийм ээ. Тийм учраас процессын маань чиглэл одоо энэ шулууны дагуу халуун өөдөө чиглэнэ гэсэн. За сүүлийн процесс изохор. Изохор маань VT дээр эзлэхүүн тогтмолоор температур өөрчлөх учраас хэвтэй ийм хамаалтай шулуун үүснэ. За тэгээд энэ дээр температур багасч байна. Тийм учраас процессын чиглэл зүүн гарт тийш. За та бүхэн ер нь анхаарч байгаа. Бид нар диаграмаа байгуулахын тулд графика байгуулахын тулд энэ 9 диаграмыг тийм ээ мөн энэ 3 төрлийн тэгштэглийг ашиглаж байгаа. Тэгэхээр энэ дэрийг хослолоод ашиглаж сурчвал график болгоод амар төхөн байх болно.